Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улсын соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас 2018 оноос эхлээд дэлхийн улс орнууд Солонгосын талаар ямар ойлголт төсөөлттэй байгаа талаар судалгаа хийж явуулж эхэлсэн. За ингээд 2025 оны судалгааны үр дүн олон нийтэд ил болж байгаа юм байна. За энэ хүү судалгаанд 26 орны 16 ба түүнээс дээш насны 13 мянган хүнийг оролцуулж судалгааг хийсэн байна. За судалгаагаар Солонгосын бусад орон дох эргээр ойлгож байгаа хувь нь 82.3% хүрсэн дээд амжилт тогтоож байна. За онцлогод өсвөр насныхны дунд бол Солонгосын эрэг төрх хамгийн огцом өссөн үзүүлэлт судалгаагаар тогтоогдсон. За энэ нь бол өмнөх оны мөн үед 70.6% байснаа 78.9% болж огцом өсөлт гаргасан байна. За харин улс орнуудаас авч үзэх юм бол Солонгосын талаар хамгийн эрэг ойлголттой байдаг улс нь Арабын нэгдсэн Эмират улс байдаг юм байна. За тус улсын иргэд Солонгосын талаар тааламжтай ханддаг юм байна. За нийтдээ 94.8% нь Солонгосыг эргээр ойлгож хүлээж авдаг гэж мэдэгдсэн болвол Египтийн хүн амын судалгаанд оролцогчдын 94%, Филиппиний 91.4%, за Туркийн 90.2%, Индийн 89% нь одоо тус улсыг эргээр одоо төсөөлдөг гэж мэдэгдсэн. За Арабын нэгдсэн Эмират болон Египтийн одоо зүгээс судалгаанд оролцсон хүмүүс хэлэхдээ мөн Солонгост амьдрах сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа. За тэдний 80.2 болон 78% нь тус Солонгос руу нүүх талаар бодож байгаа гэж судалгаанд хариулсан байна. За Солонгос улстай хамгийн одоо түүхэн нарийн түүхтэй харилцаатай байдаг орн нь бол Япон улс байдаг. За тус хөрш чиргэлтэй Япон улсын хувьд Солонгосын талаарх эерэг имиж нь хамгийн бага байсан улсаар тодорсон байна. За Япон улсын хувьд 42.2% нь мэдэгдэхүйц бага хувиар тус улсад тааламжтай хандах болсон ийм үзүүлэлт гарсан байна. За харин энэ үзүүлэлт нь 2018 оноос хойш бол ихээхэн дээрчсэн үзүүлэлт болж байгаа юм. За 2018 онд бол тус улсаас судалгаанд оролцогчдын 20%-аас бол 20% нь бол Солонгосын талаар эерэг имиж одоо төсөөлөлттэй байсан нь бол энэхүү өөрчлөгдөж 2 дахин одоо нэмэгдсэн түүхэн дээд амжилт мөн болсон юм байна. За Солонгосын талаар эерэг одоо имиж төсөөлөл бий болоход бол гол нөлөөлж байгаа зүйл нь тус улсын урлаг соёл болж байгаа. За судалгаанд оролцогчдын бараг тал буюу 45.2% нь соёлыг тус улсын талаар эерэг ойлголттой болоход гол нөлөөсөн гэж хариулсан байна. За 2025 онд Солонгостой холбоотой хамгийн дурсамжтай үйл явдлуудыг нэрлэхийг хүсгэд судалгаанд оролцогчдын хамгийн их буюу 12.7% нь Солонгосын олон ангит кино уран сайхны киног онцлсан байна. За дараа нь бол 9.9% нь K-pop буюу Солонгосын pop урлаг. За мөн 8.2% нь хоол хүнс. За мөн 3.8% нь Netflix-ийн цувралуулах Squid Game цувралыг онцолж нэрлсэн бол 3.4% нь K-beauty буюу Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг онцолж тус улсын талаарх эерэг үйл явдал босон гэж тодорхойлсон байна. За мөн гадныхны хувьд Солонгостой холбоотой контентыг гол танилцах хэрэгсэл дижитал платформуд болдго юм байна. За ялангуяа YouTube бол хамгийн их дамгаалдаг. За үүндээ бол 77.4% нь бол YouTube-с мэдээлэл авдаг, мөн 65.2% нь бол Netflix-с бас мэдээлэл авдаг гэж мэдэгдсэн бол Instagram, TikTok нь дараагийн байранд удаалж орсон байна. За сонирхолтой нь бол бас Солонгост амьдардаг 70 гаруй гадаад оюутан, за гадаадын одоо агентлагийн сурвалжлагч, гадаад оршин суугчтай бол бас одоо бичлсэн ийм ярьцлага судалгааг бол тухайн судалгааны хүрээнд хийсэн юм байна. За ингээд тэдгээр хүмүүсийн судалгаа, ярьцлага судалгаанаас үзэхэд тус улсын талаарх ойлголт нь бол ерөнхийдөө өөрчлөгдсөн болохыг нь харуулж байсан их сонирхолтой судалгааны үр дүн болсон. За өмнө нь бол тэд Солонгосыг төсөөлөхдөө умарч Солонгосын цөмийн хөтөлбөр, дайны аюул гэх мэт аюулгүй байдлын асуудал болон K-pop буюу Солонгосын pop урлагтай холбоотой entertainment одоо сэдвээр төсөөлдөг байсан бол ярьцлагын судалгаанд хамрагдсан хүмүүсийг сонирхож байгаа сэдвийн хүрээ өргөжж байгаа юм байна. За тэдний хувьд бол гол сонирхдаг зүйл нь өдөр тутмын амьдралын хэм маяг, хүүс хоорондын зөрчил, хүн амын хөгшрөлт, нийгмийн ширүүн өрсөлдөөн, луйвар зэрэг нийгмийн бэрхшээлээс үүдсэн Солонгосын нийгмийг улам бүр сонирхож байгаа юм байна. За хамгийн их яригдсан үйл явдлуудын тухайд өнгөрсөн жилийн хувьд бол өнгөрсөн жил өрнөсөн улс төрийн өмнө самун болж байгаа. За ярьцлаганд оролцогчдын хувьд ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын 2024 оны сүүлээр гинт цэргийн онц дэглэм зарласан. За түүний дараа гарсан эсэргүүцлийн жагсаал түүнийг огцруулах үйл явцыг анхааралтай ажиглаж байсан гэдгээр дурдаад нийт бол нийгмийн үйл ажиллагаа жагсаал цуглаанд идэвхтэй оролцдог. За ялангуяа иргэний нийгмийн үйл ажиллагаа нь бол Солонгосын арчлын төлөвчлийн шинж тэмдэг гэдгийг судалгаанд оролцогчид онцолж байсан байна.